авч төрдөг байж. Тэр болж идэхгүй байж гээд байх ч юу байх вэ бидний хувьд бол одоо сувар нутаг энэ хэдэн сайхан залуучууд дандаа сайхан залуучууд хараа амцуулга нь манаас өмнө энэ хэдэн сайхан залуучууд гар үе нийлээ тэгээд сум орно хөгжлийн төлөө олигтойхон зүтгүүлгээд энэ улмал сайхан болно л доо тийм ээ. Тэгэлгүй. Тэгээд энэ биений одоо хэлэх юм бол юу вэ? Энэ нутаг орноос явсан одоо энэ яг амьдралын шаардлагаар үр хөвгтөд агаад явсан энэ төр усууд энэ өөрсдөө үгүй байлаа гэж үр хөвгтөд одоо нутаг орондоо одоо ажиллуулж амьдруулж энэ нутаг орноо бүр хөгжүүлэхийн төлөө манай баян жаргалынхан бүр бүгдээрээ л одоо зүтгэмээр байгаа юм даа. Улам том сайхан болгохын тулд. Тийм л юм л хөсөх байна. Тэгээ явах биш. Ирдэг л баймаар байна. Яг үнэ. Тэгээ олон хүнтэй бүр олон сайхан одоо чойрд манайхан жинхэнэ гин явцсан. Тэгсэн. Тэгээд чойр энэ хоёрын хооронд асуулт авчих юм бол тэгээ чойрынхаа эндээ ирээд одоо манайгийнхан тэр ирэх хөлгүүд одоо хардаг байна. Заримдаа санахал юм да. Тэгэлгүй яг нэг ороо цууж явахаас гэж боддог шүү дээ нэг дээр чи. Одоо тэг хүн нас ахаар чи нэг ангийнхныгаа их бодох юм. Нэг ярьж өөрөө нэг арныхаасаа үерхэж байсан юм машин жирээд гүйжөөсөө хийдэг энэ тэр их боддог шүү дээ одоо чи. Та хоёр мэн сум дээр урд нь өөр газар амьдарч исэн гэж шүү дээ. Тэгээд энэ нөгөө мэдээж хэрэгэд тамхи тариа гэж одоо сумаасаа жоохон зах дуу байршуулах учраас ингээд сумынхаа урагшаага ингээд энэ шинэ газар сайхан блокор хашаа барьж гин. Одоо энэ жижигэн дэлгүүрээ сайхан томсгоод бүр томоор сайхан дэлгүүрийн бүтээн байгуулалт хийж штэ. Энд чинь одоо ер нь ямар ажлын байр хийхээр төлөвлөж байна. Материалаа хэрхэн яаж цуглуулж татаж байна. Одоо нэг цонх хаалгын давчаад одоо дулаалгын материалын авчвал энэ болчиход байгаа. Тэгээд сая том юм биш үү? Энэ чинь 14 9-тэй. За. Одоо яг дэлгүүрээрээ байх эсвэл хажууд нь байх. Талд нь одоо тэгэл дэлгүүрээ хийгээд энэ борцог юмаа зараад араа жоохон дэлгүүрээ томсгоод бас цех ажиллана шүү дээ. Энэ одоо энийг бас нэг араа нэг аштайхан газар нэг байрлуулад тэгээ нэг газар нь одоо энэ тамхитаар одоо энэ юмнуудаа яадаг. Тэгээ хажуу талд нь хоёулаа амьдэрдэг. Энэ зүүн талынхан дээр жижиг өрөөнд хоёулаа амьдэрдэг. За тэгээд төвийн шугам ороод ирвэл болоо явчлаа да. Тэгээд энэ хойд ард нь болохоор яг нэг тийм одоо юмаа илүүдэл эсгээл тутхул юм хоёлаа хийсэн. Агуулх маяг. Одоо энэ хойно босгоцсон байгаа нэг юу вэ штэ. Сэндвич хураацсан байна да. Тийм. За тэгээд эстэй эд бүтээн байгуулалт хийж яхад нь хүрээд ирлээ. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтрагч Мөнх Ампер Construction гэдэг нэг барилгын материал үйлдвэрлэдэг залуучууд байгаа. Монголдо одоо хямд чанартайгаар барилгын материалыг үйлдвэрлэхийг зорж байгаа. Тэгээд Мөнх Ампер Construction ийм том Лего блок гэдэг нэг ийм ухсартай блок сүүлүүд гараад байгаа шүү дээ. Тэрийг хийж байна. За одоо вакуум цонхнуудыг хийж байна. За сэндвич хавтангууд хан болон дээврийн сэндвич хийж байна. Тэгээд одоо барилгын дотор гадар бүх төрлийн будаг, эмүүлс, фасадны одоо чулуун будаг гэдэг ер нь байшин барилга байгууламж барихад шаардлагатай бүхий л материалуудыг Монголд одоо үйлдвэрлэж эхэлж байгаа. Ийм хамт олон байгаа. Манай нэвтрүүлэг их үзэх дуртай. Тэгээд танаа нэвтрүүлгээр одоо сумдаа сайхан ажиллаж амьдарч байгаа сайхан залуучууд ингээд ард иргэд байдаг учраас тэр хүмүүс нэвтрүүлэгт чинь оролцсон одоо тэр хүмүүстэй 10% хөнгөлтийн эрх олгоорой гэсэн. Тэгээ энэ одоо боломжийг та хоёртаа бол одоо бид цонх мох материал авах. Тий, тэгээ одоо хугацаа бол одоо хугацаа заагаагүй та боломжтой үед 3 сарын дараа хандаж болно, жилийн дараа 10 жилийн дараа хандсан болно. Тэгээд та хоёр мань төлөвлөж байгаа боломжтой үед ийм материал хэрэгтэй. 2 сар материал авах гэж байгаа. Оо тий, хавар сайхан материал хэрэгтэйг бол хандаарай. Тэгээд 10% хөнгөлтийн эрх олгоё. За баярлалаа. Юм хийх зөндөө юм хэрэг болно. Тий, зөндөө юм одоо материал аавна тий. За сайхан байна. Тэгээд гоё одоо сум орнуудтай бас хэдийгээр одоо тэтгэр суусан ч гэсэн зүгээр суусангүй залуучуудтай сайхан үлгэр жишээ болоод бас өөрснөө ингээд сумын одоо брэнд үүсгээд боорцгоо өөрснөө одоо тий сайхан хийгээд яалтгчуулаад ингээд хэрцэн гурил хийгээд ингээд бас ажлын байр бий болгоод ингээд ер нь бол залуучууд хүртэл ингээд хийхгүй байхад л одоо ахмадууд нь ингээд гоё хийж байгаа нь бас гоё үлгэр дуураалтай. Тэгээд өөр хүүхдүүд нь бас энд Монгол орны өнцөг болон буртал ажиллаж байна. Зарим нь энэ хажууд иргэд байгаа уул уурхаад ч ажиллаж байна. Тэгээд
зарим нь одоо бүр гадаадд хүртэл тийм ээ Солонгост хүртэл ажиллаж амьдарч ийн гэж юм. Тэгээд Солонгост одоо явсан охин байна хэр удчихва? 10 жил болж байгаа хөө тий. Одоо 10 жил болж байна. 10 жил болж Хүүхдээ нэгдүгээр ингээд суух гэж 10 байхад явсан, суугааг байхад явсан гэх чи одоо хүүхэд нь одоо 10 дугаар ингэв. Тий. 10 жил болсон. 10 жил болсон байна. Бас ингээл нэг бодлын гоё яг үдэ сайхан ч байх үдэ тэгэл хүний газар чинь одоо бас л нилээл юм болж иж тэр солонгосчуудын хийх дургу хүн төчөр ажлыг хийж иж л одоо нэг 5 цаас нөгөө цалингийн үнэлэмж нь арай дээр болохоор л одоо ингээл аав ээжээсээ үр хүүхдээсээ хол ингээл бас ер нь одоо Монгол айл болгоноос л одоо тий айл болгоноос л нэг одоо хүмүүс солонгост ажиллаж амьдарч тий ер нь тэгээд одоо Монгол улс маань хөгжилтэй сайхан цалин хөлс нь хангалттай өгдөг байсан бол юу гэж л одоо энэ хөдөлмөрийн насны их орноо хөгжүүлэх насны залуучууд маань гадагшаа ингэж явах үедээ тийм ээ бас тийм бодогдно үү? Бодогдно. Ер нь тэгээд тэнд очиод би чинь охиныхоо юугаар тэр Солонгос орныг очиж нэг сайхан орн үзлээ. За хэр удаа тэнд? Би чинь нэг 2 сар шигтэй болсон тэнд. Тэгээд нэг арбат марбат гэдэг нь ажил төрөл явж үзсэн. За юу хийв? Би нэг угаалгын газар өглөө нөгөө даав буудны даав хүлээж авдаг ажил хийж байсан. Өглөө нэг 3 цагт босч очиж тэрийг хүлээж авна. За. Тэгээд зүйлдээ их сайн ажил хийсэн гэдэг манай хань тэнд ажиллаж байсан. Тэгээд их ч удсан уу? 3 жил болсон. Оо та оо за тийм нэг чийтэйс. Тэгээд тэр компани захирал намайг очлоо гэд яг ажлынхаа дэргэд баяр үнгүй байрын цуулгаад навгүй тэгээд Солонгос оронд. Гоё. Ажиман сайн ажилласан. Ажиман сайн ажилласан. Тэгээд би чинь тэнд ажил хийгээд бас би ч бас муу ажиллаагүй. Хамгийн түрүүнд захиралтайгаа хоёулаа 3 цагт ирж. Манай Монголын цагаар бол нэг 4 цагт очиж нөгөө даав мавгаа хүлээж авна. Тийм ажил хийж байгаа. Тэр Солонгосын захирлууд ч одоо карманда гараа сургуулчаад зогсохгүй шүү. Тэгийг гэхгүй шүү. Дунд нь ороод ажиллаж тийм. Цугад хийгээд байна шүү. Өглөө бид хоёр чинь 4 цагт очиод орой би чинь нэг ажиллаа тарахаар нэг Солонгос хүнтэй хоёулаа ажиллаа тарахаар эрт буучж өй гэж хэлүүлээд захиралд. Тэгээ би ч өстө гангстер хийж байгаа ч хоёулаа. Нөө давуу ялгаа хончны давуу юу хоёр давуу гэж ялгаалцсан. Сурцсан. Сүүлдээ ерөөсөө гарын дургаач. Тэгэд би чинь 1 цаг 2 цаг гал тарчин шүү дээ. Тэг чинь манай захирал чинь орой 4 5 6 цаг үлдэр ажиллаа цуг хийж байгаа цуг л тарна шүү дээ. Тэгээд хөгжилтэй ороо гэдэг чи сайхан мэдээ 1 сар яг нэг 5 сая төгрөг өгөөд тэгсэж дараа нэг 5 сая одоо Монгол мөнгөөр 5 сая 400 мянган төгрөг өгөхгүй юу. Тэгээ би охиноосоо асуулаа. Гэхдээ энэ ч одоо яхаар надад 400 миний цалин нэмж байгаа 400 мянган цаас нэмсэн байнаас өөгүй шүү дээ. Юу яаж байгаа. Сая Сеул жагсаал болсон. Одоо нөгөө инфляц 0.5%-аар нэмлээ. 1% биш 0.5%. Тэгэхэд тэнд байгаа зүгээр нэг компани захирал Монгол мөнгөөр одоо 200 вон Монгол 400 мянган цаас шууд одоо инфляц ингээ савлсан учраас таны цалин дээр нэмж өгч байгаа шүү дээ. Аягаар гоц хөгжилтэй орн тийм үлээ. Тэгээд тэр Сеул чи би нэг очиж охиныхоо буянгаар тэр 83 4 орны үзэгсэн хөдөлтөнд очиж үзлээ гадаадын. Өө тэр бол үнэхээр тэр Сеулийн нөгөө нэг юунд өргөн чөлөөнд Сеул хотод тэр хамуурн дээр гурчин чахгуудаа л одоо тэгээд бүхэл юм Солонгос зөө сайхан юм байдгийг билээ тэр. За тэгээд одоо тэр Солонгост очиод бас ингээд тэр хөгжлийн ялгаа салгаа ингээл бүх юмыг л бас харна штэ. Тэгээд тэнд одоо ажиллаж амьдарч байгаа нэг Монгол залуучууд маань бас хаяа ингээд сайхан ажлынхаа чөлөө цагаар бас уулзаж ингээд сайхан санаа оноогоо солилцдог баг тийм. Тэгдэг байх уу. Монголчуудын яриа хөөрөө сонсуу. Тэдний ямар байдалтай байна. Нутаг орондоо эргээд ирий барий гэж ярих юм уу? Нөгөө тэр манай охины найзууд нэгэд одоо тэр work сонжоо гэдэг тэнд манай охин чинь ажиллаж амьдэрдэг. Тэр тоглолтоор сая 3 сар тоглолттой байсан манай хамтлаг гэдэг байхгүй. Тэгээд work сонжоод байж тоглолт. Work сонжоо тэгээд тэнд юу яаж штэ. Хийх үнийг. Болно. Тэнд очиод одоо ингэж явхад манай тэр Монгол охтууд чинь хүүгнүүд чинь тэнд одоо Монгол цайны газар одоо Монгол ресторан ажил болсон. Тийм газар нэг 3 ч байгаа 2 3 л байдаг. За яг тэр ресторан ч л очиод дууссан. Нэг work нэг гэрмэр барьцаа дотор нь нэг жоох нэг юутай нэг тэгвэл арай өөр нөх. Тэгвэл аль нь юм бол би ямарс work чонжууд очиж би бүгдээр гэл орсолдоо тэр чинь жоохон зураг чаа. Тэгээд тэр чинь нэг юм нэг гүүртэй тэгээ наан нэг юм хөшөө дурсгалтай нэг юм гүүрний наахан
хойхон байна уу да нэг тэр ч одоо ямар юу байсан юм бэ? Тэнд л тоглож ирсэн шүү. Хэнгэд нөхрөөс байна. Тэр гүүрээс ойрох юм билээ. Яг гүүрний хойхон талд байдаг нэг юу монголчуудын нэг том хоолны газар. Тэнд Одоо хүний нутагт одоо ингээд бай гэж байгаа хүн гэж байхгүй байгаа шүү дээ. Тэгээ миний Монгол ороо хэдээ ингээд манай энэ содогч шиг сайхан болгоод содогч бол яг сайхан байгаа тийм ээ. Ажил хөдөлмөрөө хийгээ сайхан амьдраад тэгээд аав ээж дээр очихсан, үр хүүхд дээр очихсан, эмээ өвөө дээр очихсан. Нутаг орондоо очихсан тэр нутгийн Монголын тэр сайхан үнэртэй салхийг нэг альсаад одоо нэг дүүрэн сайхан авах юмсан. тий. Гэсэн асуудал байгаа ерөөсөө. Тэгээд хамгийн гол юм бол одоо ярьж хэлдэг юм бол энэ Монгол төрийн сайхан болоосоо. Энийг актер хулгайгүй болоосоо. Ерөөсөө л ганц юм. Монголын төрөнд хулгайгүй болчиход юм бол тийм ээ. Одоо удаацаа хулгай хийгээд байгаа шүү дээ. Тэгээ энэ юм бол хулгайгүй болчихвол тэгээд энэ Монгол ороо хөгжиж чинь. Ер нь хулгайгүй газар хөгжиж юм байна. Ерөөсөө би тэнд байж хад манай хүргэн Солонгос нэг авилгал авсан хэрэгээр тэр Мөргөл сонжуугийн одоо орлох дарга нь баригдаад тэрүүд нэг хөндлөнгийн гэрчээр цагдаагийнхан манай хүргнийг ажил дээрээс наваа явсан байсан. Цагдаагийн хувцас өмсгөөд. Тэгэхэд бол шууд тэр бол нэр өндө юу охинтойгоо авгааг нь өөрийнх нь одоо тэр охины чамдуутай хувцсыг тэр авгаа чамдуутай хувцас аваад нөхрийн одоо хувцсыг авахгүй гэмгүй юм уу 3 чамдуутай хувцас авахгүй бусдын бүгдийг лацтаар одоо дэлгүүрийн тэр буудалтай юм байна гэсэн буудлын тэгээ хөдөө эдэн газрын лацтаад нөхрийг аваад хэдийгээр тэр чинь хүний эрхийг дээдэлдэг оронч гэсэн авгаа хөөхтийн зүгээр годомжинд орхиол Шудраг байна тий. Тэгээ шудраг хулгай исүүнийг тэгж л байна. Сая одоо нөгөө хувь зүйн сайдаарчид алтан гэрэл болсон шүү дээ. Тэгээ сая уг нэг айтайхан юм дуулцсан тэгээд одоо тэр хэрэгчих юм уу яах юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн хүний одоо хөрөнгийг нь тодруулж тийм ээ. Үнэхээр одоо их мэдлээ ашиглаж одоо бусдын боломжийг хулгайлж ингэж хулгай зэлгийсэн бол тэрийг одоо улсын орлого болгоно. Үнэхээр одоо өөрөө хөдөлмөрлөд яг тэр өөрийнх нь цалин хүнлүү байдаг юм уу эсвэл одоо хувийн одоо бизнес тэр бизнес нь бас одоо ямар нэгэн тэр хүний одоо нөлөө янз бүрийн хууль бус зүйл ороогүй бол одоо тэрийг хураах нь хайшин тий. Ингээд нэг ялгаа салгааг нь гаргаад энэ үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн энэ улсыг хохироосон хүмүүсийг одоо асуудлыг шийдъя, ийм хууль одоо гаргая гэдээ одоо хэвлэл мэдээлэлээр яваадсан. Энэ мэн одоо хэрэгжиж байгаа юм уу, хэрэгжихгүй юм уу одоо тэгээд. Уг нь бол санаа нэг зүү зүйл яриад байгаа байхгүй. Уг нь тэгдэл бол одоо эн чинь хэрэгтэй биш үү? Энэ одоо нийгэм солигдсон 34 жилийн хугацаанд одоо бүхэл юм ил тод байгаа шүү дээ. Энэ одоо дансаар орж гарсан гүйлгээ бүхэл юм одоо баримт бүх зүйл байгаа шүү дээ. Яагаад энийг ингээд ялгаж салгаад нөгөө таны хэлдгээр одоо авилгал байхгүй, хулгай байхгүй л одоо ус очих юм бол дороо хөгжих юм. Заавал залуучууд нь Солонгос явж ажиллах шаардлагагүй. Тэр одоо бүгд ирэхээр юм билээ шүү дээ ер нь. Тэгээд энэ чинь тэгээд энэ юу яадаг л нутгийн одоо би ч одоо хөдөөний хүмүүний хувьд энэ нутаг оронд одоо энэ ахиж лиценз гэдэг юмыг л өгөхгүй байхад одоо юм талаас л одоо энэ танайг бол одоо яалчгүй нөгөө энэ Жонш бай, Нүүрс байна. Тэгээд нөгөө энэ өмнө говьяас бас ийшээгаа төмөр зам одоо юу гэдгийг энэ чойр чиглэл рүү бас ингээд маш их том хэдэн зугаараа том машинууд яваад нэг хөрс сүйдлээд ингээд бас энэ байгаль экологид нөлөөлөл үзүүлээд байна л та. Тэгээд за яг энэ бас тодорхой хэмжээний уул уурхай одоо хөрөнгө санхүү улс оронд хэрэгтэй л баг. Тэгээд ядаж энэ зам тавиад тэр зам дээр явж болно шүү дээ. Тэгээ энэ одоо юу яаж байгаа шүү дээ. Манайхаас нэг 300 м-т явж байгаа шүү дээ. За. Том машин. Тэгээ шөнжиг тачгаж хийж. Тэгэл энэ одоо энэ мө галгар уутайгаа тэр хийчгээр чи одоо ингээл сая хийсэн шүү дээ. Одоо ингээд баг хуруу зузаа тоостой л болж байгаа. Тэгэхээр энэ ядаж нэг энэ зөвхөн баянжаруулыг ард ирэх чи одоо энэ юу яана амьдрах орчин ийм байна гэх чи одоо бас хэцүү байгаа шүү. Удаан шорон дотор бид нар яах вэ? Тэгээд өнгөрий. Тэгээ үр хүүхэд энэ мус хариугүй жоох юмнаас ханаас олохгүй. Тэгээ энэ аймаар юм чинь тэгээ яах вэ? Хэдийгээр эрүүл агарч байгаа гэж тэгээд энэ чинь том нүүрсийн машинууд өдөр шингөө сууж байгаа нүүрс жонш. Тэгээ энийг ашиглаад одоо ерөөсөө энэ сум оронд л эний өрөөгөө жил баймаар байна. Энэ аймаг руу татдаг болоод барга. Хөрөнгөний аймаг руу татчихдаг л одоо энэ нөгөө
төсвийн жишээ одоо ямар юм бэ? Орж байгаа орлогоос авчдаг. Аймагт өгдөг юмэр гоо. Энэ сумыг хөгжүүлдэг юмэр гоо. Тийм ээ. Манай сумнаас л гарч байгаа шүү дээ. Яг аймаг гэж болно л да. Ер нь тэгээ миний нэг ганц бодлоо гэдэг юм. Говь сүмбэрд орчвол яадгийг гэсэн бодолтой байдаг. Ер нь говь сүмбэрд ороод говь сүмбэрийн харьяаны сум болоод одоо нэрээ Таорыг гэдэг нутгийн иргэд ч үгүй би дунд говьтай хайртай гэдэг тийм байхгүй. Одоо яг энэ чи бас болохгүй ч юм байхгүй. Ойрхон ард иргэд нийтийн хурдаараа сайхан ард иргэдийн дийлхэн дэмжээд ингээ гараа өргөөд яавал энэ яаж вэ? Манай шийдвэр хийж болно шүү дээ. Говь сүмбэр аймаг чи одоо үндсэндээ бол 3 сум байна шүү дээ. Бодолтой. Баян таал, сүмбэр, шивэ говь гэдэг 3 сум байна шүү дээ. Тэгэхэд бас таны ярьдаг хувьдварч бас тэгэхээр 30 болох л 80 км ирж очихын 160 км яваад ажил төрлөө бүтээх ийшээ 150 км 300 км ирж очих гэхэр ч бас эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй гойд. Тэгвэл ингэж болох юм байна шүү дээ. Одоо бүр за ингээд чойр хавийн одоо тий одоо хойшоод гой ухтаа цагаан дэлгэр. Хитгээс одоо дархан сумын авдаг юм уу? Тийм ээ. За тэгэнгүүтээ ийшээ одоо танаа одоо дунд говийн энэ зүүн хойтлын сумдуудаас орон говийн одоо их хит мэдч байд юм уу те. Ингээд энэ чойртой ойрхон нэг 10-аад сумыг нийлүүлээд тэгмээр байгаа. Сүмбрийн харьяанд оролцох бас зүгээр ч юм шиг те. Тэгээ энэ нөгөө дээр үеийнхээ боржин цэцүүнгийн хушуу гэж байснаар. Бас тэгээ боржигны тэр хэдэн сумдыг аваад одоо энэ айрыг дадан. За тэгэхээр танах бүр тустай ус болчих. Манайх болно. Тий. Гэдэг шиг байж болох байх. Тэгээ голомт нутгийн сайхан чойрын бог тайрхан байгаа ч. Тэр энэ дээр энэ боржигны хэдэн сайхан сум. Тэгээ Төв аюугийн баян цагаан, баян жаргалан, баян. Тий. Ингээд одоо хэнтийн дархан. Тий. Ингээд баян. Хэнтийн баян мөнх. Ингээд эдгээр ингээд нэг одоо энэ бүсчил нэгээд байгаа чи энтэйгээ хөгжүүлчих хэрэг байгаа. Тэгээд одоо энэ чи Төв аймагч одоо 27 сум байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Төв аймгийн энэ уртлын нэг 2-3 сумын говь сүмбэрлөө өгөнч гэдэг юм уу. Бас нэг ийм маягаар шийдвэр. Төв аймагч ер нь улстай хамгийн олон сумтай аймаг гэдэг тийм ээ. Олон сумтай. Тий. Тэгээ энэ чинь бас харьцангуй ойлголтууд байгаа байхгүй. Зарим аймаг нь одоо 3 сумтай. Зарим аймаг нь 3. За одоо Орхон аймаг гэхэд бүр 2 сумтай байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ хүүхдүүд энэ багийн дарга хөтөр байж тэгэхээр жаргал гэдэг улаан толгой гэдэг. Дунд говьоос юм байгаа. Дунд говь энэ манайд ирсэн хөрөнгө мөнгийг ингээд татчихдаг. Энэ уул урхаагаас олсон юмыг. Тэгээ дунд говьоос ер нь манай сумд ер нь нэг хадаас хадаж өгдөг байх нэрээ эдгэрт. Тэгээд энэ нэг юм байна. Тэгээ хоёрт энэ залуучуудын одоо энэ нийгмийн одоо ажил амьдрах энэ орчинд мундаг сайжруулмаар байна. Өдөө орнот. Тэгэхэд юм бол залуучууд өдөө ирнэ шүү дээ. Тэгээ миний зүгээр дуусаар энэ телевизээр бас медиа гайгүй сонсох айлдаг. Тэгээд сонсож байгаад энэ цагтаа одоо төлөөлөгч шүү дээ сумын. Тэгэхэд энүүнд одоо 100 литр бензиний нэмэлт өгдөг гэж байна. За. Одоо жилд үгүй сард 100 литр. Үгүй чи одоо 100,000 төгрөг нэ 100 литр ус 100,000 төгрөг өгдөг гэж байна. Үгүй тэр чинь хэнийх нь хэргийг мөрдөө хэнийх нь хэргийг хаях юм бэ зайлуул. Тэгээд ардаа ажилтаа амьдралтай хөөгд штэ. Тэр энэ сумын цагдаа төлөөлөгч тэгээд энэ хүүхдүүдэд одоо энэ төрд ажиллаж байгаа энэ хүүхдүүдийн нийгмийн асуудлыг маш анхаарах хэрэг байна. Энэ дээр төрийн бодлогоор тэгээд одоо яадаг цалин хүлдүүгээ нэмдэг. Одоо тэр хэрэг илрүүлдэг бол гар татлаг тэр юу яадаг. Элцийн төлөөлөгч тэрийг бол чаганд урамшуулдаг. Манай зүйл харьцангуй гайгүй байдаг юм бол тэгээд яг ганц нэг амир хэрэг сая сүүлийн үед л нэг ганц нэг хэрэг гарлаа. Ерөнхийдөө тийм бүгдээр нутаг орондоо яатсан бие бинийгээ таньдаг. Тэгээд энэ жонш уулуур хаж ясан нэг нутгийнхаа манай хүүхдүүд чинь ер нь их сайхан хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо энэ тэр нэг хүнээс хажуу түн ер нь байхгүй дээ тэгээд. Тэгэхээр ер нь сайхан төрийн албаагчдаас сайхан дэмжиж эднийг энэ хүүхдүүдийг дэмжмээр байна. Тэгээ орон сууцтай болгоод нэг сайхан нийтийн сайхан орон сууц бариад тэгэл одоо тэр цалин хөлсөл гол байгаа. За энэ мосоо хүүхдүүд чинь ажиллаж амьдрах гэж байгаа. Тэгээ нэг хүнээс юм жоох юм авчих юм бол авилгаад гэдэг авчиад яачин доо талын дээд талын болохоор яаж чадахгүй. Гэхдээ тэгээд за энэ үед ч одоо энэ эдрийг харахаар одоо бас хэцүү амьдэрч байгаа нэрээ бас нөгөө цалингийн хооронд хоёулаа өр хүүхдтэй. Тэгэхээр цалингийн зээлтэй баг. Тэгээ цалингийн зээлтэй. Ер нь тэгэл Монголоор хүн чинь одоо юу штэ. Тэгэл одоо юу ямаар байгаа. Эн чинь
нэг аштай хоноо унчмаар байгаа шүү дээ хүүхдүүд чинь. Нэг гоё машин аваад унчмаар байгаа. Гоё байранд амьдрмаар байгаа. Өр хүүхдээ сургууль соёлтой болгомоор байгаа. Одоо хүний байдаг амьдрал одоо бид хоёр амьдрал бол яг одоо нийгэм захиргаалтын үед байж байгаа тэгээ сайхан байж байгаа төгсч одоо. Тэр үеийг бас муу хэлдэг юм а. Тэр чинь шудраг хүний ажил хөдөлмөр хийдэг. Хүний хөдөлмөрлүүлж чаддаг. Хөдөлмөрийн хэмжээгээр яг нэг жоохон ч гэсэн юм өгчдөг. Тэгээ мөнгө чанга одоо байшин үедээ тэр ч одоо тий. Одоо тэр янз мөр ундаг болохоос тэр машин унаад одоо хондоо тавьдаг байсан юм. Одоо ч тэгээ нийгмэд байгаа юм хөгжиж чинь. Энийг л одоо минь дүүнийг сайн ярьж хэлж байна. Юу яадаг бол нийгмийн асуудал дээр дамаа давгын хэлцээний төлөөлөгч энэ цагдаа тэр хэцүү харагдах юм байна шүү дээ. Тэгээ амьдралын зал. Тэгээ нэг газар нэг 3-4 жил болдог ахаад газар хөөгөө явуулцдаг. Ерөөсөө нийгмийн асуудлыг юу харж үздэг. Тэгээ хөрөг илрүүлэх одоо юм хийх одоо тийм юутэй залууц бол их байна дөө одоо ер нь манай энэ дэлгэр хоёр гэдэг энэ хүү байна одоо энэ хүүг бол би асар сайжилж байна гэж бодож байна. Ер нь яг нутгийн хөөгтөлдөө тэгээд өөрөө нутгийн хөөгтөгч магтаад байгаа биш ер нь. Урд үеийн цагдаа төлөөлөгч ажиллаа хийж л байсан баг. Тэгээ би энэ хүүг бол ер нь гэсэн одоо ч сайхан камер хамаг юм тавьчихсан байна лээ өөрөө юунд энэ сумонд л одоо юу болж байгааг нь мэдэхээр чухал сайхан юм тавьчихсан байна одоо яг тэр хөгжлөөд агаад тэгэл баг. За ингэж яриад байвал зөндөөл юм байна. Ерөөхдөө ингээ өндөрлөе. Бас энэ завшааныг ашиглаад та хоёр маань цэнхэр дэлгэцээр энэ Баян Жаргалан сумынхаа уугуул суугуул зон олондоо ах トゥ төрөл төрөсөддөө за Монгол орны өнцөг болон борт одоо та хоёрыг маань таньж мэддэг анд найз нөхдөдөө ах トゥ төрөл төрөсөддөө сайхан энэ нэвтрүүлэг гарах өдрийн чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлээч. Тэгээд яриагаад өндөрлөе. Тэгээд одоо энэ одоо 18 аймаг 3 хоточ гэдэг үү тэр 21 аймагт байгаа одоо намайг таньдаг бүхэл ном торооны найз нөхөд тэгээд энэ Герман одоо энэ барууны орнууд байгаа найзуудаа одоо тэгээд л өөрийнхөө ах トゥ аав ээж үр хүүхдтэй л одоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээ миний Монгол орн авилгадгүй холгайгүй Мандан Бадар холтгой хамгийн сайхан өрөөдөг өргөн төвшүүлээ дээ одоо. Цэцгээ ягч минь нэг жоохон их юм ярил гэж утсан байх одоо энэ зүгээрээ наргалж ярьсан болоо. За. Болно. За нэг та сайхан бод санаж байгаа юм аа. Тэгээ сайхан мэдлэгээ өргөчөөч. За одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа энэ завшаанд одоо тэгээд энэ сумын одоо залуучууд нутагтаа ирж одоо сайхан ажиллаарай, амьдраарай, нутаг орноо сайхан хөгжүүлээрэй. Сумдаа амьдрахад ер нь боломжтой сайхан байгаа шүү. Тэтгэврт гарсан би ингээд ажиллаад хөдөлмөрлөөд байхад тэр олон сайхан залуучууд энэ тэнд явж явахаар сумдаа ирж ажил сумаа хөгжүүлээрэй л гэж уриалъя да. Тэгээд одоо бүх хүмүүстэй одоо аз жаргал эрүүлэнх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За мэдлэгээ чинь сайхан айдууны хамттайгаар хүрдэн ш. Та хоёр мань нэг сайхан аяар ичтэй. Дунд гоёхон чи одоо сайхан уулж хуурддаг манай анчин авьяасаг зэцгээд итгээд дуудаад байна. Тийм үү. За тэгвэл нэгсний сайхан тэр авьяасаа үзүүлэндээ. Сайхан нөгөө нэг дуугаа дуулчих. За яшгүй би нэг ганцхан дуу хүмүүс шоолоод байгаа юм. Зүгээр. За тэгээ бодоор оруулаад болохгүй хэлчих. Нөхдөн уряд хоймрон заалаад итгэгэн өрөөд хура таатаад хатаган бараад амрыг алтгая хундагаан өргөөд амжилтыг өрөөё хоёрооны уулзах зорё хошох ирээдүй туяарах өдөр хатаган бараад амрыг алтгая хундагаан өргөөд амжилтыг өрөөё.